Монгол улсаар дамжин өнгөрөх Евразийг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэх томоохон төсөл болох Баруурт бичигт чиглэлийн авто замын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Монгол улсын хамгийн зүүн урд хөлийн бомт болох бичигт бомтын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдэж байгаамаа. Жишээлбэл бичигтийн бомт нь замын үеийн дараах томоохон бомт болон хөгжиж улмаар бүгд найрамдах Хятад ард улсын Танжин, Жинзоу, Дайлин зэрэг бомтоор дамжин зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдол бүхий Баруурт бичиг чиглэлд 152 км автоцом тавих төслийг эхлүүллээ. Ингэснээр Монгол улсын нийгмийн эдийн засагт олон эерэг үр дүнг авчрахын зэрэгцээ Сүхбаатар аймгийн эдийн засгийг зөнгөлөн бүрдүүлэгч хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудыг цаашлаад аялал жуулчлал бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэх чухал нөлөө үзүүлэх юм а. Энэ зам нээх ёслолын үйл ажиллагаа болж байна. Тэгээ бичигт Барууртын хоорондох энэ замын ач холбогдол бол угаасаа маш өндөр ач холбогдолтой гэж байнга яригддаг. Тэгээ манай зүүн бүс бол бас дэд үтсийн хувьд нэлээд хоцрогдмол та бүгдээр мэдж байгаа. Тэгээд ямар ч гэсэн энэ удаадаа бол хүн даацын олон жил яригдсан. Тэгээд бичигтийн бомтоос Сүхбаатар аймгийн одоо төв хүртэлх Баруурт гэсэн. Тэгээ энэ хүртэлх одоо хүн даацын авцамыг эхлүүлэх энэ ажиллагаа болж байна. За энэ замыг тавьснараа ямар үр дүнтэй юм гэхээр зэрэг ерөөсөө нэгдүгээрт бол эдийн засгийн үр өгөөж өндөртэй, экспортын одоо уул уурхайн бүтээгдэхүүнүүд гаргах юм боломжтой зам. Эсвэргээрээ бас урдаасаа импортын ачаабаараа орж ирэх, ард иргэд одоо зах зээлтэйг ойртох юм боломжтой. Тэгээд цаашдаа ер нь зүүн бүс бол дахиад төмөр зам нэмж тавигдана. Яг гэвэл зүүн бүсээрээ бид нар далайн бомттой илүү ойрхон. Ерөөсөө дөнгөж одоо энэ бичиг зүү атвчийг гараад хятадын төмөр замд холбогдоод энэ төмөр зам бол цаашаа Жинжэв бомт гэж очиж холбогддог. Тэгээд энэ бомтоор одоо 2 дахь 3 дахь зах зээл гарах юм боломж олцоо бүрдэж байгаа гэсэн. Ер нь бол зүүн бүс нутгийн гол хөгжлийн одоо тулгуур гол хөгжлийг бол бүсчсэн хөгжлийн бодлого гэж тодорхойлсон. Тэгээ энийг дагсан хамгийн чухал цэг бол энэ бомт. Тийм учраас бид хүн бомт дээр түшгэлж түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ боломж болцоо бүрдэх юм байнамаа гэж үзэж байгаа. Жишээ нь энэ Баруурт бичигтийн чиглэлийн 152 км зам бол ганцхан бичигт холбогдож байгаа зүйл биш. Энэ бол замдаа асах цум холбогдож байна, Эрдэнэ цагаан цум холбогдож байна, цаашлаад бичигтийн бомт холбогдож байгаа. Дээрээс нь энэ асхтаас зүүн талд байгаа тавар бригадаас энэ төв замаас салаалаад уршаа Алтовоо, Шилийн богд гэж түүхэн аялал жуулчлалын одоо маршрут руу бас тодорхой хэмжээнд засмал зам ойртож байна гэж ойлгож болно. Алсдаа энэ түүхэн аялал жуулчлалын маршрутын дагуу дид үтцийн ажлууд шат дараатаа хийгдэх энэ одоо боломж бүрдэж байгаамаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 152 км автозамын 1 км нь 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Тус төслийг Монгол зам нэгдлэг групп хязгаарлалтанд хувьцаат компани гүйцэтгэх нь ингэхдээ ажилчдыг голлон орон нутгаас авч ажилуулна гэдгийг хэлж байна. Олон нутгаас бол ажилчдыг төлөхөө аавна. Ягаад гэвэл орон нутгийн ажилчдыг бол төлөхөө аавна. Одоо ч гэсэн ингээд ажилчдуудыг аваад одоо зүгээр тогоош нарваас авахуулаад тийм үү. Тэгээд одоо замын тусгачдаас авахуулаад юу ч чаддаг байвал орон нутгаас авна. Тэгээд орон нутгийн бүх техникүүдийг дайчилж байгаа. Ер нь оруулж байгаа. Ягаад гэвэл энэ нутагт өөрт нь имүүлдэх хэрэгтэй. Энэ нутгийн хүмүүст энэ том бүтээн байгуулалтаас өөрсдөд нь наалдах имүүлдэх хэрэгтэй. Гол тэгж байна. 1 км замын өтгөл. 1 км зам нь 2.1 тэрбум. Тэр түрүүнд ярьсан шүү дээ. 2.1 тэрбум. Энэ автозам барихад чинь нөгөө импортын бараа бүтээгдэхүүн авдаг илүү. Авна шүү дээ. Бид нар битүүмээ гаднаас авна шүү. Битүүм гэхэд цэвэр гаднаас Монгол баг. Тий? Тэр одоо ер нь бас ихэнх нь шүү дээ. Ер нь 3-ны одоо энэ 3.1 нь бол зүгээр асфальтанд явна. Нэг дөрөвтгийн чинь асфальт ч одоо хамгийн гаднаас бид нар ч одоо 1 тонн цэнгийн битүүм гэхэд 600 хэдэн доллар уу. Асар хүнтэй. Энд чинь 150 гээд бодохгүй таа. Тэгэхээр хичнээн төгөр гарахаар байна. Тийм агуу өртөгтэй. Хамгийн одоо өртөгтэй юм маань асфальт байгаа. Тэгээд асфальтны битүүмийг бид нар одоо Орос улбаны усаас оруулж хийж байгаа шүү дээ. Одоогоос 10 жилийн өмнө Улсын хурлын гишүүн Батцуур аймгийн цадар багтаан Аз Европыг холбосон хамгийн дөт зам болох Баруурт бичигтийн бомтыг хатуу хүчлэлтэй автозамаар холбох төслийг Монгол Улсын засгийн газар танилцуулж байжээ. Өөрөөр хэлбэл Баруурт бичигт чиглэлийн хатуу хүчлэлтэй автозамтай болох нь Сүхбаатарын олон жилийн мөрөөдөл байсан гэж хэлж болно. Энэ мөрөөдлийнхөө биелэлээ олж зам тавих нээлт ёслолд Монгол Улсын засгийн газар Улсын хурлын гишүүд болон аймаг сумын удирдлага орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож түүхэн үйл явдлын гэрч боллоо.